Сайн бацхан уу хүүхдүүдээ. Бидний өнөөдрийн үзэх сэдэв маань стресс түүнийг хэрхэн даван туулах вэ гэдэг сэдэв маань. За энэ хичээлийн маань зорилго нь стрессийн тухай ойлголттой болж түүнийг хэрхэн даван туулах аргуудыг мэддэг болох юм. Зорилгын хүрээнд доорх зорилтыг төвшүүлж байна. Нэгдүгээрт өөрийн стрессийн түвшин үнэлнэ. 2. Стресс гэж юу вэ? Тодорхой ойлголттой болох. 3. Үүсгэгчийн зүйлүүдтэй танилцах. 4. Стрессийг даван туулах аргуудтай танилцах, суралцах. За сурагчийн 35 дахь хуудасны сарилаар өөрийн стрессийн түвшинг үнэлье. Оноогоо тооцож гаргахдаа 1, 2, 3, 6, 9, 10 дугаар асуултын оноог нэмээд 4, 5, 7, 8 дугаар асуултын оноог хасаарай. Хэрвээ оноо 14-өөс их гарч байвал стрессийн түвшин өндөр байна. Та стрессээ зохицуулах чадвараа хөгжүүлэх шаардлагатай гэсэн үг юм. Тэгвэл стресс гэж юу вэ? Амьдралд гарч буй зочруулын улмаас хүн болон амьтны бие сэтгхүүд үүсч байгаа физиологийн хамгаалах хариу урвалыг стресс гэдэг байна. Стресс амьд бие болгон өөрийн хариу урвалыг үзүүлдэг. Стресс хүргэж буй нөхцөл үйл явдлыг стресс үүсгэгч гэж нэрлэдэг. Стресс хэрхэн үүсдэг вэ? Стрессийг үүсгэж буй хүчин зүйлүүдийг доорх байдлаар ангилж болдог. 1-р амьдралд томоохон өөрчлөлт орох. Үүнд сургуулаа төгсөж ихтэй сургуульд орох, гэрээсээ хол амьдрах, дотны хэн нэгэн хүнээ алдах, хүнд өвчнөөр өвдөх, осол гэмтэлд өртөх, сургуулаа төгсөх, ажилд орох, гэрлэх гэх мэтийн зүйлүүд ордог байна. 2-дугаарт өдөр тутмын зүйлс. Өдөр тутмын зүйлсэд урт дараалал зогсоох, замын дүүжрэл, ажил хичээлдээ хоцрох, цаг уур өөрчлөгдөх, мөнгө санхүүгийн санаа зовоомсон байдал, найз нөхөд гэр бүлийнхээ хэн нэгэнтэй муудалцах гэх мэтийн өдөр тутам тохиолддог зүйлсийг хамааруулж үздэг байна. 3-дугаарт сургуультай холбоотой стресс үүсгэж. Үүнд шалгалт, дүн, гэрийн даалгавар, шинэ анги хамт олон дасан зохицох, бусадтай шинэ холбоо тогтоох, хичээлээ цаг хугацаанд нь хийж амжуулах, урлаг спортын нийтийн арга хэмжээнд оролцох, зохион байгуулах гэх мэтийн асуудлууд ордог байна. 4-дүгээрт ажилтай холбоотой стресс үүсгэж. Үүнд ихэнхдээ насанд хүрэгчид өртдөг ба уртасгасан цагаар ажиллах, ажлын цалин, гүйцэтгэл, чанар, ажлын тогтвортой байдал зэргээс болж стресс үүсдэг байна. 5. Нийгмийн харилцаа. Бидний хамт олон найз нөхөд, гэр бүлийн харилцаа заримдаа стресс үүсгэх шалтгаан болдог. Өөр хот улс хооронд шилжих, суурьших, шинэ хүмүүстэй танилцах, өөрийгөө ойлгуулах, чөлөөтэй харилцагад хүндрэл гарах, ялгуурлан гадуурхалт, өртөх зэргээс үүдсэн стрессүүд ордог. 6. Орчны хүчин зүйлс. Хүрээлэн буй орчны таагүй өнгө, үнэр, дуу чимээ, зай талбай, температур, байгалийн болон үйлдвэрийн гамшигаас үүдэлтэй өөрчлөлтүүдийг үүнд хамааруулж үздэг байна. За 7. Дотоод хүчин зүйлс. За үүнд заримдаа бид өөрсдөө стрессийг үүсгэдэг. Жишээ нь хүн өөртөө зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд өөрийгөө дайчлан хичнээн ажиллавч ахиц амжилт төдийлөн гардаггүй. Том зорилго тавьж зүтгэж хүрэх нь сайн хэдий ч хэл өндөр боломжгүй зүйлийн төлөө хүчлэн зүтгэх нь стресст хүргэж байдаг байна.
Стрессийг доторно эерэг стресс, сөрөг стресс гэж ангилдаг. Эерэг буюу эвстресс чамайг сэтэлжүүлдэг, эрч хүч өгдөг, их хвчлэн богино хугацаанд үргэлжилдэг, гүйцэтгэлийг сайжруулдаг, биеийг даан зохицуулах, даван туулах боломжтой стрессүүд ордог. Жишээ нь баярлах, инээх, найзлах, нөхөрлөх, кино үзэх гэх мэт. За сөрөг буюу дистресс эрч хүчийг бууруулдаг, урт богино янз бүрийн хугацаатай үргэлжилдэг, гүйцэтгэлийг бууруулдаг, даван туулах боломжгүй мэт санагддаг, бие махбод сэтгэл зүйн хувьд сулруулж өвчлөлд хүргэдэг. Уурлах, гомдох, айх, уйтгарлах, ичих гэх мэтийн стрессүүд ордог байх нэ. Стрессийн үед доорх шинж тэмдэг илэрдэг. Бие махбодод илрэх шинж тэмдэг. Ам хуурайшдаг, ходоод гидс хямрадаг, толгой өвдөх, цусны даралт ихсэх, зүрх дэлсэх, хүзүү мөрөөр хөших, хөлрөх, шүдээ хаврах, архаг өвчин сэтрэх, амархан ядрах, хоолны туршил өөрчлөгдөх, булчин өвдөх. Сэтгэл зүйд илрэх шинж тэмдэг. Уйтгардаг, сэтгэл дүүгших, уур бухимдал төрөх, сэтгэл гутрах, хит болгоомжлох, түргэн зантай болох, ой тогтоолт муудах, гинтийн айдаст автах, ичимхий бүрэг болох, итгэлгүй болох, альвааг үргэлж сөргөөр харах. Зан үйлд илрэх стресс. Альва зүйлийг хойш тавих, хийдийг эсвэл бага идэх, өдрийн хэмнэл өөрчлөгдөх, хэрүүл маргаан, зодоон дэгдээх, арх тамхи хор цуршил хэрэглэх, төрөмгий болох, амиа хорлох, орлох хийх эсвэл бодох, хуруугаа оролдох, хумсаа мэрэх гэх мэтийн шинж тэмдгүүд илэрдэг байх нэ. Тэгвэл стресс илэрсэн тохиолдолд хэрхэн даван туулах вэ? Даван туулах арга богино болон урт хугацааны арга гэж хоёр ангилж болно. Богино хугацааны аргад ном унших, кино үзэх, дуртай дуугаа дуулах, хор цуршил гэх мэт. Харин урт хугацааны аргад бусдаас дэмжлэг авах, дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох, нойроо гүйцэд авах, цаг төлөвлөлт, сэтгэл зүйн танин мэдэх аргууд ордог байх нэ. За нэгэнт хуримтлагдсан стрессээс хэрхэн ангижрах вэ? Өөртөө анхаарал тавь. Нийгмийн харилцаа холбоогоо өргөжүүл. Өөрийнхөө тухай мэд. Өөрийнхөө нөөц бололцоог олж илрүүл. Өөрийн стресст өгөх хариу урвалын хүчийг мэд. Үгийг илж хэлж сурах. Нэг нэгнээ дэмжих. Ямар нэгэн тааламжгүй үйл явдал бий болсон үед ярилцаж сэтгэлээ нээх. Боломж байвал хэвийн хэмжээний ажлын цаг барихыг хичээ. Амралтын өдрүүдэд ажиллахаас зайлсхийх. Амрах, тайвшрах, хэн нэгэнтэй танилцах боломжийн цагтай байх. Тогтмол цагаар зөв хооллох, хор цуршлаас сэргийлэх. Өөрийн биеийн эрүүл мэндэд анхаар, дуртай зүйлээ хий. За стресс сайлах аргууд. Бодлоо цаасан дээр буулга. Амттай хоол хийх эсвэл идэх. Булчингийн дасгал хийх. Булчингаа чангалах, суллах. Юмыг өөдрөгөөр хүлээж авах. Юм баг бодох. Дуртай зүйлээ хийх цагтай байх. Уруул дээрээ хэд хэдэн удаа дарах. Амьсгалын дасгал хийх гэсэн аргуудаас өөрт тохиромжтой аль нэг аргыг сонгон авч хэрэгжүүлээрэй. За гэрийн даалгавар сургагчийн 40 дугаар хуудасны дасгал 5-6 хийж дүгнэлт гаргана уу. Анхаарал хандуулсанд баярлалаа.